Оройн мэндийг үзэгчдийн бизнес мэдээлэл хөтөлбөрийн баз гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Мал үйлчлэлтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Цагдийн газраас хэрэгжүүлэг хүргэж байна. Арвижих улс компани ажлынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна. 5 тэс баг сургууль даамын тэмцээнийг зохион байгууллаа. Онгор сарын 300 гаруй иргэнийг ажлын байранд зуучлжээ. Эдгээр улмаст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Манай аймгийн хувьд ургац хураалтын ажил дууссан байна. Энэ жил аймгийн хэмжээнд 7702 гагазар тариалт хийсэн бөгөөд 6024 тонн үр тариаг хурааж авсан байна. Энэ өмнөх жилүүдтэй харьцуулахад нэг дахин бага ургац хураавчээ. Манай аймгийн хэмжээнд мал үйлчлэлийн бэлтгэлийн ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд хадлан тэжээлийн бэлтгэлийг малчид сайн хийсэн гэж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд газар тариалангийн гол бүс нутгуудад ажиллаад ирсэн байна. Энэ жилийн хувьд тарианы болц эрт болсонтой холбоотойгоор үр тарианы ургацыг эрт хурааж эхэлсэн бөгөөд энэ жил үр тариа 7702 га тариалт хийгдснээс Улаанбуудаа 5790 тонн, Арвай 130 тонн, Овёс 104 тонн тус хураан авч өмнөх жилүүдтэй харьцуулахад 50% бага ургац хураан авсан гэсэн мэдээтэй байна. Харин төмөс хүнсний ногооны хувьд төмөс 242 гагаас 2852 тонн, хүнсний ногоо 249 гагаас 3150 тонн хураан авсан бол тэжээл 1250 гагаас 1875 тонн, чацарган 450 гад тариалснаас 200 гагаас 250 тонн, өхрийнүүд 250 гагаас 60 тонны хураан аваад байгаа юм байна. За ургац хураалтын бол эцсийн одоо мэдээ гарч байгаа. Нийтдээ бол ургац хураалт бол 8665 гад одоо тариалт хийсэн ба өвнөөс Улаанбуудаа бол 8356 гад, Арва 100 гад, Овёс 209 гад ингээд тариалсан байгаа. Энд шууд хураасан талбай хувьд бол Улаанбуудаа бол 7702 гагаас ургац хураалаа. Нийтдээ $5 гагийн дундчтайгаар 5790 одоо тонн Улаанбуудаа хурааж авсан. Арва бол 130 тонныг, Овёс 104 тонныг хураад авсан. Ийм одоо эцсийн мэдээр байна. Мөн одоо төмс хүнсний ногооны хувьд бол төмс бол 242 гад бол тариалт хийгээд хурааж авсан ургацсан бол 2852 тонн. Хүнсний ногоо бол 249 гад тариалт хийгээд хурааж авсан ургацын хэмжээ бол 3150 тонн одоо хүнсний ногоо. Тэжээлийн уран бол 1250 гад тариалт хийгээд 1875 тонн. Чацраг яг өнөөдрийн байдлаар нэг одоо нийт 450 гагаас бол хураалт явах гэж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар 200 га чацраг хураалт авсан нийтдээ бол нэг 250 тонн чацраг хураалт авсан юм байдалтай байна. Өхрийн нийтийг бол 45 гагаас 60 тонныг ургац авсан ийм одоо эцсийн мэдээтэй байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн нэг тоо талбан даалгаврыг тус хэрэгжүүлэх зорилгоор аймгийн засаг даргын захирамжаар ажлын комисс томилогдсон. Мал аж ахуйн болон төв суурин газрын үйлчлэлтийн бэлтгэл хангуулах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө гаргана. Засаг даргын зөвлөлийн хурлаар хилцүүлж батлуулна. Мөрдөн ажиллахаар үг төлөвлөгөөг үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдын нэрвэссэн нэг тоо талбан даалгаврын хамт сумдын засаг дарга нарт хүргэлсэн. 2014-өөс 15 онд 19 сумын 92 багийн 9737 гаруй өрхийн 2.4 сая мал үйлчилж хаваржуулахаар урьдчилсан тооцоо гаргаад байна. Сумдууд дээрх тогтоол шийдвэрийн дагуу сум бүр төлөвлөгөө гарган багийн иргэдийн нийтийн урдлаар хилцүүлнэ. Өрх хот айл бүрийн үйлчлэлтийн бэлтгэлийг хангуулж эрчимжүүлэхэд багийн дарга нарын үүрэг оройлыг өндөржүүлж гол анхаарлыг нь төвлөрүүлэн ажиллажээ. Сумдын малчид хадлан тэжээлийн хувьд сайн хангагдсан бөгөөд энэ 100 ганц зуттай байснаас бэлчээр хүндрэх төлөвтэй байгаа гинэ. Тиймээс аймгийн аюулгүй нөөцөд 270 тонн тэжээл 8000 боотлын өвс бэлтгээд байгаа юм байна. Ер нь хөдөөж салбарын мал үйлчлэлтийн бэлтгэлийг хангуулахаар аймгийн засаг даргын 04 тоод гадуун даалгавар засгийн газрын 240 тогтоолын дагуу сумдын засаг даргын намжуулны иргэдэн одоо нооглох хэлбэрээр одоо бэлтгэлийг хангуулсан байгаа. Дээр нь нийтдээ бол энэ жил нэг 2.4 сая мал үйлчлэх урьдчилсан тооцоо гарч байгаа. 92 багийн 9737 эрхийн юм одоо мал үйлчих юм аа. Энэ жил бас сумдаа хамтарч ажилласны хүчинд нийтдээ нэг төлөвлөгөөр нэг сумын аюулгүй нөөцт бол 1080 тонн өвс бэлтэх шаардлагатай байснаас яг өнөөдрийн байдлаар 916 тонн өвс бэлтгэсэн байна.
дээр нь аймгийн аюулгүй нөөцт бол бас нодон жил үндсэндээ нэг 100 сая төгрөг тавиад 275 тонн тэжээл нөөцсөн байгаа. Мөн нодон жил өвс бэлтсэн иргэн төлөлтөөс 32 сая төгрөг бол тэнд зарлаад 8000 буудлуу өвс бас аюулгүй нөөц нэмээ бэлтсэн муудаа байшуулсан. Ийм байдалтай байна. Ер нь зөв бэлтгэл ажлын тухайд бол иргэд тэгээд сум тийм ээ аймаг аюулгүй нөөц нийтдээ нэг яг өнөөдрийн байдлаар бол мал үйлчлэлийн бэлтгэл ажил бол нэг 80 гаруй хувьтай ийм байдалтай байна. Ер нь зүгээр яг энэ жилийн хадлан тэжээл бэлтгэх ажил бол маш сайн явагдсан. Зүгээр бэлчээрийн маань нөхцөл ирэн хүндэрсэн. Одоо өвөл ялангуяа 1-2 сард бол нэлээд хөвөлт төлөвтэй байгаа. Тийм учраас бид нар бас нэлээд зохион байгуулалттай байхгүй бол би сайн аймагуд бол утгалсан байгаа. Хаврын одоо үед бол нэлээд хүндрэх тийм төлөвтэй. Манай аймаг хавраас орой ирдэг. Ийм одоо өртсөн борооноос гарцсан байна. За ерөнхийдөө бол ер нь мал үйлчлэлийн байдал яг эцсийн байдлаар 10 сарын 20-нд өдөртөж яамд бол бүх тайл мэдээ өгөх хэрэгтэй. Одоо бол өртсөн байдлаар ганцхан сумын уруудад ерөнхийдөө бол 92 багт бол 9737. Үүнээс бол гадны аймагт Завхан аймагт 207 нэрхийн 78,000 мал үйлчлэх юм тооцоотой байна. Мөн өөрийн аймаг дотроо бас 295 нэрхийн 136,000 мал үйлчлэх ийм одоо үлдсэн одоо байдлаар бол зохион байгуулалт хийгдээ байна. Ерөнхийдөө бол хөдөөжин салбарын хувьд бол энэ үйлчлэлийн бэлтгэлийн ажил бол хэвийн хэмжээнд явагдаж байгаа. Нийтдээ бол одоо улаан сум дараа бол өвс авах тендер ажиллаж зарлагдсан байна. Өмнө сум бол аюулгүй нөөцийн бүрдүүлэг байна. Бид нар бол энэ аюулгүй нөөцийг бол орон нутгийн хөгжлийн сан дээр нь нууцны урамшууллын одоо 10% бол сумдын застаргын мэдл шилжүүлж байгаа. Энэний 10%-ийг нь бас энэ одоо үйлчлэлийн бэлтгэл хангах энэ ажил зарцуулаа гэдэг бас яамны одоо бичгэрсэн үед давхар сумдны уулзсан байгаа. Зарим сумдын нэг ажил зэрэг бол явж байна. Тим их усүрээр одоо энэ аюулгүй нөөцийг бүрдүүлж ажиллаж байна. Энэ ерөнхийдөө бол бүх сумууд энэ дээр сумдын дараа нь бол маш сайн ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд 6 сараас хойш бороо хур ороогүй ганта байсан улмаас хавржилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс малчид мал бүхий итгээд хувийн бэлтгэлээ сайтар хангаж хашир хандахыг үйлдвэрхүүд аж ахуйн газраас анхааруулж байна. Энэ 7 хоногийн эрүүгийн болон хэвжүүрийн байдалд үнэлт өгч иргэдэд дараах сэрэмжлүүлгийг цагдын газраас хүргэж байна. Өнгөрсөн 7 хоногт дээрэн булаалтын хэмдгэр гарч цагдын газар шалгагдж байна. Тиймээс иргэд шөнө өрөө цагаар анхаарал боломжтой явахыг цагдын газраас анхааруулж байна. Цагдаагийн албан хаагчдын 3 дугаар улирлын нэгдсэн зөвлөгөө нь энэ сарын 16-17-ны өдрүүдэд явагдсан байна. Тус сургалтаар албан хаагчдад шинээр батлагдсан хууль тогтоом шийдвэрийг сурталчлах, хамтран ажиллагч байгууллагын мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх болон албан хаагчдад сахилга хариуцлагын тухай мэдээллийг хийсэн байна. За телевиз үзэгчдийнхаа оройн амрыг ирье. За цагдаагийн газраас өнгөрсөн баасан гарагаас өнөөдөр хүртэлх 7 хоногийн эрүүгийн болон хэвжүүрийн нөхцөл дүгнэлт өгөөд дараах санамж сэрэмжлүүлгүүдийг иргэдэд хүргэж байна. За эхэнд нь бол манай цагдаагийн газрын 3 дугаар улирлын нэгдсэн сургалт зөвлөгөөн 10 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд цагдаагийн газартай зохиогдож байна. За ингээд шинээр батлагдсан ирсэн хууль тогтоомж тушаал шийдвэрүүдийг сурталчлах. За тэгээд албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөний хийх. За мөн хамтарч ажилладаг байгууллагуудын мэргэжилтэнүүдийг урьж ирж мэдээлэл олох зорилготой юм сургалт явагдаж байна. За хоёрдугаарт нь манай шинжилэн батлагдсан цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт олон нийтэд түшиглсэн цагдаагийн үйл ажиллагаа гэсэн бүлэг хуульчлагдсан. За энэ дагуу өнгөрсөн 8 дугаар сард манай цагдаагийн газар дээр олон нийтийн цагдаагийн ажилтны сургалт зохион байгуулагдаж 21 иргэн хамрагдсан. За тэдгээр иргэдийн сургалтанд хамрагдсныг ирчилгээ цагдаагийн ерөнхий газраас ирсний дагуу мөн энэ сургалт зөвлөгөөнөөр гардуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
За үүний дараа Мөн өнгөрсөн 7 хоногт өмнөх 7 хоногудтай харьцуулахад гэмт хэргийн гарал 50 байсан ч булаалтын гэмт хэрэг гарсан байна. Тиймээс эргэж шөнө оройн цагаар ганцаар явахгүй байх болон биедээ үнэтэй эд зүйлс авч явахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хууль 2004 онд улсын хурлаас батлагдсан гарсан. За энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тус цагдаагийн газраас одоо гэр орондоо байнгын агшин согтууд тавьдаг, хүчирхээлүүлдэг, эхнэр хүүхдээ айлгаж, зоддог согтдог ийм нэг иргэнийг одоо гэр бүлдээ очихгүй байх тусдаа амьдрахыг даалгасан тийм шүүхийн шийдвэр гаргуулахаар санал хөргүүлж шийдвэр гаргууллаа. За ингээд энэ гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулиндаа болохоор 1 жил хүртэл хугацаагаар тусдаа амьдрахыг даалгах ийм хуультай байдаг. За ингээд энэ хуулийн дагуу энэ иргэн уу гихчээг бол эхнэрээсээ тусдаа амьдрахыг даалгасан эрх хязгаарласан шийдвэрийг 3 сарын хугацаатай гаргууллаа. За энэ шийдвэрийн биелдэнд бол цагдаагийн газар хяналт тавина. За ингээд энэ иргэнд одоо тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар баталгаа гаргуулж авч зан үйлд нь нөлөөлөх сургалтыг зохион байгуулахаар цагдаагийн газраас төлөвлөн ажиллаж байна. За дараагийн дугаарт нь дээр булаалтын хэрэг гарлаа өнгөрсөн 7 хоногт 4 иргэн нэг иргэнийг согтуу арх согтууруулаханд хэрэгэлсэн байсан 4 залуу нэг иргэнийг зодож гар утсыг нь булааж явсан хэргийг цагдаагийн газар шалгаад за тухайн согтууруулаханд хэрэгэлсэн байсан этгээдүүдийн бид үзлэг хийхэд тухайн иргэний утас виэс нь гарч иж энэ хэрэг нотлохтой ингэ шалгагдж байгаа. Энэнтэй холбоотойгоор иргэдийг шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, за үнэтэй цайтай эд зүйлс мөнгө гар утсаа авч явахдаа ганцаараа гэрэлтүүлэггүй нарийн гудмаар явахаас хүрсэн сэргийлж за мөн одоо гэр орноос хүнээр тосуулдаг ийм төрлийн хэрэгт өртөхгүй охирохгүй байх талаас иргэд таахныг анхаарах шаардлагатай байна гэдгийг хэлмээр байна. За тэгээд төгсгөлд нь хохирогч иргэн сурвалжлах шаардлагатай байна. Шархээр зүсний нэг хойд аль нэг хөлн цагаан. За тэгээд гуйндаа нэг ийм хэлбэрийн тамхтай энэ одоо бол алгацсан тэгээд ширнийх нь үсийн усж байгаа тамгын хэлбэрийн ингэж гаргаж авсан. За 11 оны 10 сарын 7-оос 14-ний хооронд алдагдсан байх магадлалтай. Энэ шархээр зүсний одоо хулгайд алдсан юм уу гэсэн одоо малч алга болсон ийм хохирч байх юм бол энэ хохирчийг цагдаагийн газар энэ зөвлөж байна. Энэ талаар малын хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх ажлыг хариуцсан ажиллаж байгаа ахлах төлөөлөгч хушууч бот зөрөгтэй холбогдож хохирлоо нэхэмжлэхийг та бүхнээс хүсэж байна. Арвиж хөлс компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон ажлуудыг хийж иржээ. Энэ утгаар өнгөрсөн жилээс эхлэн 15 жилээс дээш ажилласан ажилчдаа хувийн орон сууц барьж өгч эхэлсэн байна. Өнөөдөр нэг ажилчнаа стандартын дагуу баригдсан 2 өрөө байрыг хүлээлт өглөө. Арвиж хувьс компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилчдынхаа олон асуудлыг шийдвэрлэж иржээ. Өнгөрсөн жилээс эхлэн 15 жилээс дээш ажилласан 2 ажилтнаа хөнгөлтэй нөхцлөөр хувийн орон сууц барьж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгснөөр тус ажил ихсэн байна. Харин энэ жил 3 ажилтнаа ажлын байр барьж өгч байгаа бөгөөд 2 дахь ажилтны халаалт дууштай 2 өрөө байр ашиглалтанд орж түлхүүрийг гардуулан өгсөн байна. За манай компани 2013-аас эхэлж 15-аас дээш ажилласан тогтвор сүйжлээ ажилласан ажилтнаа байр сууцтай болох асуудал одоо эхэлсэн байгаа. Энэ бол бас ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Нэлээд томоохон ажил нэг гэж үзэж байгаа. За энэ бол ажилчид одоо цогцлогдуулах нь орон сууцтай болохын зэрэгцээ бас үнцэн хөрөнгөтэй болж байгаа гэдгээр бас онцлог юм. Тэгээ манай энэ одоо энэ байранд орж байгаа ажилчин бол манад Батхүрл гэдэг юм байгаа. Жигдэн хоёулаа одоо энэ өнгөрсөн жил энэ жил өнөө нас ихлэхэд гарсан. Гэхдээ одоо манай компанид бас ажиллаж байгаа ийм хүмүүс байгаа юм. Ингээд энэ ажилд одоо манай ажилчид энэ байрыг 14 оны дотор энэ байрыг барьж бэлэн болгосон. Саяхан бас удааг байна. 9 сарын сүүлчээр нэг ажилтныхаа орон сууцыг бас ашиглалтанд өгсөн. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо бас мэдээсэн байгаа. Ингээд одоо энэ телевизийн энэ бас агшныг тохиолдуулна энэ байранд орж байгаа одоо Батхүрл Жигдэн нартаа аз жаргал ирүүдэнг хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Энэ асуудал бидний одоо энэ нийгмийн асуудлын орон сууцтай болох асуудал бол цааш үргэлжлэнэ. Одоо дараачийн ер нь нэг бид хоёр одоо жилд нэг 2 айлыг л орон сууцтай болох зорилт тавиад ажиллаад байгаа. 15 онд мөн л одоо 2 ажилчныг гэх мэтчил нь одоо тэгэл нөгөө жилэн гүйцэл ирээд энэ тэгэл урагшаа яваад байна гэсэн үг.
ийм л асуудлаар тий. Арвиж хувьс компани ажлынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөө зогсохгүй нутаг орныхоо зон олонд хэрэгтэй үйлдвэрлэл явуулж олон хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа юм а. Би обсерваторын өрдөгчин Батхүл гэдэг юм байна. Арвижгийн компанид уцад би 38 жил ажилласан. Арвиж компанид би 15 жил ажилласан. Тэгээд сая инженер захирлаар тариадын сумд 3 давхар 600 төгсөд өрөөд иргээд явуулсан. Тэгээд би 10 хоног ирсэн. Тэгээд хөрөөд ирсэн чинь ингээд ийм бараад тавьчихсан. Машиг вэрэлж идэ. Гоёа. Вэ их нэг гараж хоёр таа бажан алт энэ хүмүүсүүлснаа. Нэг яаж хоёр байх нэг гараж 10 хоног. 10 хоног гал хамгийн гол хамт олондоо их баярлж байна. Энэ арвчхан манай өдрөлдөө дандаа ажилтныхаа төлөө зүтгэж явдаг. Ийм юм бид нэр ажилласаа ингээхлээ янтгийн ийм юм хэрэгтэй байна гэдэг юм. Одоо л ойлгож байна. Ястаа зүйд шагаад барьдаг тийм сургал гараад байсан. Тэгээд надад 10 хоног өрдөг юу ч гэсэн хөрөж явахлаа ийм болсон. Тэгээд сэтгэлээсээ баярлж байна. Арай сайхан нам кидаж болохгүй л шээ. Өөрөдөө баярлж байна уу. Таван дэс баг сургууль 2014-өөс 2015 оны хичээлийн жилд хүүхд бүрийн авяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сургуулийнхаа хэмжээнд даанны аврах шалралт тэмцээнийг зохион байгуулж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авяас хөтөлбөрийн хүрээнд Таван дэс баг сургууль 2014-өөс 15 оны хичээлийн жилд хүүхэд нэг бүрийн авяас чадварыг хөгжүүлж, оюунлаг хүмүүнлэг зөв Монгол хүүхэд төлөвшүүлэх ариун үүсийн төлөө амжилттай ажиллаж байгаа юм а. Сургуулиараа даамчин шатарчин болох зорилт тавьж 100% даам сурсан учраас сургуулийнхаа аврах даамжтай шалгаруулах зорилгоор өнөөдөр даамын тэмцээний зохион байгуулж шилдэгүүдэд тодрууллаа. Цаашид сургуулийнхаа хэмжээнд бүх сурагчид англи монгол хэлээр өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах, бие биелгээнд суралцах, нийт сурагчид үг хөгжим бүжгийн дугуйланд хамрагдаж англи монгол хэл дээр концерт тавьж, эцэгчүүдэд үзүүлэх зэрэг зорилтууд тавина ажиллаж байгаа юм а. За манай сургууль хүүхэд нэгүрийг хөгжүүлэх, бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үстэй манай багш сурагчид маш идэвх зүтгэлтэй, чармайлтай ажиллаж байгаа. Ингээд энэ хүүхэд нэгүрийг хөгжүүлэх, авяас чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамгийн ихний эжендүүд ангиараа, сургуулиараа даамчин, шатарчин болох зорилттой дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийнхаа хүрээнд бүх сурагчид маань 100% даам сурсан учраас даамын тэмцээнийг одоо хоёр үе шатаагаар явуулаад өнөөдөр одоо сургуулийнхаа даамын аврагыг шалгаруулж байна. Мөн цаашид сургуулийнхаа Арабекийн авраг, төгжим төлөвлөгөөний авраг, жагсаалын авраг, анги мөн одоо шатрын авраг ангиудыг шалгаруулж мөн одоо энэ хүүхэд нэгүрээ одоо хөгжүүл бүх хүүхэд хамгийн онцлог нь бол бүх хүүхдээ 100% авяасыг нь хөгжүүлэх, чадварыг нь хөгжүүлэх, оюуны гимнастик болсны чатар даамд сурах зорилт дэвшүүлсэн амжилттай биелэгдэж байна. 5 сар сургуулийн 5 ангийн сурагч намын юм. Тэгээд би энэ сургуулийнхаа одоо манай сургуулийн координатор даам гэдэг. Тэгээд 5 жил даамаар сурж байгаа. Тэгээд даамын даваалманд 1 жил явсан. Тэгээд даамаар одоо ингээд явж байна. Даам сурснараа би одоо тэмцээний тогтоос медаль авдаг. Ямар тэмцээнд орж ирсэн? Улаангомтын аврах шалгаруулалт тэмцээн, тэгээд ангийнхаа аврах шалгаруулалт тэмцээнд орсон. 3 хүн шалгаруулж яасан. Тэгээд ангийнхаа 3 охноос нэг дорж ингээд шалгар сургуулийнхаа аврагын дөрөлдөж байгаа. Даам тагалсан зураараа Манай аймгийн хэмжээнд хувийн хөвшлийн 2 сургууль үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Тус сургуульд суралцагчдын хувьд цэвэр тохилог орчинд чанартай боловсрол эзэмшиж гарч байгаагаараа давуу талтай юм байна. Сар бүрийн 10-нд аймгийн статистикийн хэлтсээс гаргадаг судалгаа мэдээллийн дүнд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн талаар мэдээлсэн билээ. Энэ талаар хөдөлмөр хэлсэн мэргэжилтнүүдээс тодрууллаа. Жил ирэх тусам бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгцээр байгаа юм а. Энэ нэг талаараа нийгэм тулгарч байгаа томоохон асуудал мэт боловч нөгөө талаараа ажилд орж орлоготой болох гэсэн нь ирмэслэлтэй иргэд нэмэгдэж хөдөлмөрийн хэлтэст хандсан бүртгэл хийлгэж байгаа нь бас нэг давуу тал болж байгаа юм а. Он гарсаар хөдөлмөрийн хэлтэст 1300 гаруй хүнийг ажлын байраас зуучилж орлоготой болгожээ. За Улаангом
удаан Увс аймгийн хөдөлмөрийн хэлтс яг ингээд нэг хэлтс болоод тусдаа гарснаас хойш бол яг төвхтэй ажил хайж байгаа иргэд маань биднийг их зорж ирж бүртгүүлж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт манай Увс аймгийн хэмжээнд болохоор сар болгон бид нар төвхтэй ажил хайгчийн мэдээ гаргадаг байгаа. Тэрнээс одоо жишээ нь 1200 идэвхтэй ажил хайгчийн мэдээ аймгийн хэмжээнд гардаг. Улсын хэмжээнийхээ мэдээн дээр болохоор 2090, 2100 болж өсөж орж ирдэг. Энэ юутай холбоотой ингэж өсөж орж ирж байна вэ гэхээр манад ч нь болохоор хувийн биерчүүд бас байгаа хөдөлмөрийн өөр мөн бусад энэ Монгол улсын хэмжээнд байгаа аймаг нийслэлд бүртгүүлж байгаа Увс аймгийн иргэдийн ажил хайгчийн төвшин болохоор манай дээр бол нэмэгдэж орж ирдэг. Энэ маань юу вэ гэхээр одоо жишээ нь Увс аймгийн иргэн нь одоо Дорнод аймагт ч юм Улаанбаатарт одоо бүртгүүлээ гэж бодоход яг л тэр паспортныхаа хаягаар бүртгэгдэж байдаг. Тэнд ажил хайж байгаа хүн бол Увс аймаг дээр ажил хайгч бол нэмэгдэж орж ирж байдаг. Ингээд ажил хайгчийн төвшин бол 800-900 гаруй бол манай ажил хайгч нар бол нэмэгдэж орж ирдэг. Манай одоо идэвхтэй ажил хайж байгаа иргэдийн маань одоо дийлэнх хэсэг нь болохоор бүрэн дунд боловсрал, сууж боловсралтай туслах ажил хийе гэж 50% баг бүртгүүлж байгаа. 35% нь болохоор мэрэгчлэлтэй ажилтан байгаа. Мэрэгчлэлтэй ажилтан дотроо энэ дотроо болохоор англиад бид нар гаргацсан байдаг л та одоо ямар мэрэгжил илүүдэлтэй байна, ямар мэрэгжил одоо хэрэгцээтэй байна вэ гэдэг юуг судалгааг бол яг сар болгон гаргаж явж байдаг. Энэ дээр болохоор бид нар одоо багш мэрэгжил бол илүүдэлтэй байд юм байна, эдийн засгийн мэрэгжил илүүдэлтэй байд юм байна. Гэхдээ ажил хайгчийн хувьд бол өссөн шалтгаан болохоор саяны миний хэлсэн шалтгаанууд байгаа. Мөн бас ажилтаа мөртлөө ажлын нөхцөлөө сайжруулах зорилгоор бүртгүүлж болдог л да. Яг хуулийн залтан дээр бол байна. Ажлын нөхцөлөө сайжруулах зорилгоор ажилтаа ч гэсэн бүртгүүлж бол. За ажил хайгч нар маань ажилд ороход юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр тухайн ажил хайгч маань яг би ажил хий, орлоготой болъё тийм ээ гэсэн чинь ирмэлцэлтэй байх шаардлагатай байна. 93 ажлын байр байна л да. Энэ чигтрээс хойш бид нар одоо 2-300 хүндлөө энэ ажлын байраас санал болгож үзсэн. Тэрнээс би 3 ажил яг хүнийг ажилуулахаар ажилд оруулсан байгаа. Инхээр манай идэвхтэй ажил хайгч нар маань зөвөр хөдөлмөрийн хэлцэд бүртгүүлээд хаячи гэдэг зорилгоор бас бүртгүүлж яана уу яана. Энэ болохоор ажил олгогчийн урамшуулалтаас холбоотой л да. Манай 6 сараас дээш бүртгэлтэй иргэнийг авч ажилуулсан тохиолдолд ажил олгогчийн урамшуулалтын гэрээ хийдэг. Тэр эдэнтэй холбоотой бас хүмүүс бол бүртгүүлээд орхичих тохиолдол бас байгаа. Тэр нь болохоор бид нар идэвхжүүлсэн байх шаардлагатай гэдэг үндслээр бас яг энэ шаардлагыг хангахгүй хасагдж байгаа хүмүүс ч бас байгаа. Тийм учраас манай ажил хайж байгаа иргэд маань яг ажил хий. За дээд мэрэгжилтэй байлаач гэсэн би энэ туслах ажил хий чи 300 сая төгрөг надад сард хэрэгтэй зүгээр гэртээ хөвчээсэнс хий гэсэн хүмүүс байгаа бол хөдөлмөрийн хэлтсэд ирээд хамдах юм бол та нарт бол ажлын байр байгаа шүү. За нэгдүгээр тэр ажил олгогч нар тандаж хэлэхэд бол ажил олгогч нар маань манад захиалга өгчөөд тухайн ажилтныг олж өгсөн тохиолдолд ажлын хүслийг цаг тухайд нь өгдөг. Ажлын цагийг нь болохоор жоохон богиносгоч өгдөг ч юм уу. Өглөө 8-аас орой 10 цаг хүртэл ажилладаг ч юм уу, 11 хүртэл ажилладаг ажлын байрууд бол ерөнхийдөө их байдаг. Тийм учраас ажил олгогч нар маань тухайн ажил хайж байгаа иргэдтэй маш сайн тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ байгуулад яг албан ёсоор хөдөлмөрийн гэрээгээ байгуулад тушаалаа гаргуулад ажиллах хэрэгтэй байна. Цалин хөлс дээр болохоор маш их асуудал гардаг учраас цалин хөлсөөс цаг хугацаанд нэгдэг тухайн ажил хайгч маань бас итгэлийг дагаад ажиллах хэрэгтэй л байна. Хөдөлмөрийн хэлтсэд мэргэжлийн бус туслах ажлын байрны захиалга их ирдэг байна. Одоогийн байдлаар 90 гаруй ажлын байрны захиалга ирээд байгаа бөгөөд тус ажлыг голч хилээд орох хүн олдохгүй байна гэж байна. Хөдөлмөрийн хэлтсэд бүртгэлтэй иргэдийн 50-60 гаруй хувийг мэргэжлтэй ажил хайгчид эзэлдэг байна. Тиймээс эдгээр хүмүүсийн дийлэнхэн мэргэжлийн ажилд орох сонирхолтой байдаг байна. Иргэдийг ажилтаа орлоготой болгох тал дээр төр засаг болон орон нутгаас олон ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч мэргэжлийн буруу сонголт боловсролын системийн бодлого алдагдсанаас мэргэжилтэй ажил хайгчдын тоо өсөх бас нэгэн том шалтгаан болж байгаа юм а. За бүртгэлтэй ажилчдыг бол бид нар гадуур явж зүүчилдэг байгаа. Энд бол гарч байгаа хүндрэлэн гэхээр одоо манад ажилуулагч нар бол захиалга өгдөг. Ажилуулагч нар захиалга өгөөд бид нар тэдний дагуу одоо энэ ажилгүй бүртгүүлсний иргэд рүүгээ уцацдаг. Одоо 3 дахь өдөр болгоно хөдөлмөрийн зууч гээд нэвтрүүлгээ явуулдаг, мессеж үйлчилгээ явуулдаг байгаа. Энэ хугацаанд болохоор хүмүүс одоо мэргэжлийн ажлаа хийнэ. Яг одоо юм туслах ажлууд хийхгүй. Одоо жишээлбэл хуульч мэргэжилтэй хүн би хуулийнхаа ажлыг хийн гэж танад бүртгүүлсэн болохоос биш. Би танад тогооч хийн гэж бүртгүүлээгүй. Тэр ажил хийн. Тэгж бүртгүүлсдэг. За жишээлбэл сувлэгч хүн бол одоо хувийн эмнэлэгт ээлжинд ажиллаа хийж байгаа мөртлөө би төрийн байгууллагад ормоор байна. Давхар ажил хийхин тулд би танад бүртгүүлж яана гэдэг. Одоо ингээд ботхолоор ажилтаа мөртлөө бүртгүүлээд байгаа бас.
Тэгээд одоо жишээлбэл мэрэгжлийнхаа дагуу бид нар юм хийнэ гэдэг үднээс мэрэгжилтэй ажилчид маш ихээр бүртгүүлж байгаа. За энэ туслах ажлууд бол өнөөдрийн байдлаар бол одоо 90 хэдэн ажлын байр байна. Бид нар эдгээр бүгднгөөр уцтахад бол ихэнх нь одоо хуваараа юм хийж ийм би мэрэгжлийнхаа дагуу ажил хийнэ гэдэг ийм хөндөрлөд гаргаж ирдэг. Нийт бол бүртгүүлсэн мэрэгжилтэй ажилчдын одоо гол юм бол эдийн засгийн нэгтлэн байгаа. За тэгээд хуульч мэрэгжилтэй хүмүүс байна. Мөн багш нар байна. Багш нар бол тэгээд 90 их хэмжээний байгаа. Одоо 9 сарын нийгэм болно бид нар тэгэн гутлаад бүгд ажилд орчих юм шиг бүгд ирээ бүртгүүлчихдэг. Ажилдаа мөртлөө илүү цагаар ажиллая. Би юу хийж байна? Цагийн багш гэж байгаа. Би үндсэн ажилтан болмоор би бүртгүүлнэ гэдэг. Бид нар хүнийг бас хойрох хэрэг байхгүй л дээ. Яагаад тэгэхээр одоо тэр хүн бид нар бас үндсэн ажилтанд оруулж чадахгүй. Тэгсэн мөртлөө тэр хүн ажил хийж яадаг. Одоо цагийн багш нар бол бүгд бүртгэлтэй байгаа манад. Бүгд ажилгүй би мэрэгжлийн үндсэн ажилтан болоход бол бүртгүүлж яана л гэж бүртгүүлдэг. За ажил олгогчдын хувьд бол ер нь төлөвлөгөө тоогооч, худалдагч, за барилгын туслах ажлууд, барилгын өргөн мэргэжлүүд бол тэр чигээрээ одоо яадаг. Тэгээд ойдлчин бол байнгын захиалгатай байна. 9 ажилд авъя гэсэн захиалга байж байна. Тэгээд туслах ажлууд бол ер нь ерөнхийдөө л манай юугаар бол байнгын оржиж байгаа. Тэр нь ингээл бид нар ажилгүй бүртгүүлсэн одоо мэрэгжилгүй хүмүүс рүүгээ яриад дуусаад мэрэгжилтэйгээр нь ярьдаг болсон одоо бид. Одоо та зүгээр байж хахаар төр ч гэсэн ийм ажил хийгээч. Одоо 1 жил ч юм уу 2 жил ч юм уу төрийн албаны шалгалтанд орохын тулд та 1 жил ч юм уу 2 жил ажилласан байх ёстой шаардлага тавьдаг. Хувийн байгууллагт ч юм уу төрийн байгууллагт ажилласан байх шаардлага тавьдаг. Тийм болохоор та энд ажлаад нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөвлөөд жилээ аваач гэдэг үднээс бид нар бас гэж байн ханддаг байгаа. За мэрэгчлээ ажилтан бол нэг 50-60% байгаа. 50-60% бол одоо зүйчлэгдсэн байгаа. Мэргэжилгүй бол нэг 40% зүйчлэгдсэн байгаа. Хэсэг хугацааны эрхлэн сурталчилгааны дараа MBC-ээс мэдээлэл хөтөлбөр өгчлийг хүлээн авч ирсэн үү?